25-6-ны орчим. Одоо тухайн үед бороо орвол бороотой үед өгчүүд ирж бэлтгэл сургалт хийж дүгнэлт гаргахыг гэсэн. Бороо байхгүй бол хиймэл бороожуулагчийг одоо нөгөө гал командын машинаараа ашиглаад хийя гэдэг ийм дүгнэлтэнд орсон байна. Нийслэлийн төсвийг тоддох уу? Улсын төсвийг бол 2.4 их найдаар тоддох юм гэж. Тэгээ нийслэлийн төсөв мэдээж хэрэг улсын төсөв тодтогсонтой холбоотой одоогийн миний ойлгож байгаагаар улсын төсөв энэ бүрэлдэхүүн хэсэгтэй. Тэгэхээр бид нар нэг төрийн албаагчдыг 9 орчим хувиар одоо цомготгоно гэдэг ийм тодтол хийгдэхээр байгаа. За одоогоор нийслэлийн төсвийн орлого бол ерөнхийдөө улсын төсөв шиг тэгж томоор одоо тасалбалгүй явж байгаа. 24 мегатөслөө танах уу? Засаг бол одоо 14 мегатөслийг дахиж ирэмблээл шаардлагагүйг нь хойшлуулна, эсвэл бүр хасах талаар ярьж байна. Одоо уул нь бүхлэгч гэдэг юм уу те? Яг бидний хувьд нийслэлийн томоохон төслүүд дээр ихэнх нь бид нар талаас илүү төр хувийн хвшлийн түншлэлээр явуулж байгаа. Тэгэхээр энэ дээр төсөвдөө тодтол хийх шаардлагагүй. Одоо бид нар санхүүжилт нөгөө баталгааныхаа асуудлыг шийдэх 2-3 төсөл байгаа. Нэгдүгээр нөгөө тойрог замын тэзүү дууссан. Байгаль орчны нөлөөлөх наривчлал үнэлгээ дууссан. Метроных дууссан. Трамвайных дууссан. Тэгэхээр энэ 3 төсөл дээр зарим одоо төслүүд дээр бид нар тийм одоо юу гэнэ холсон блендед маягаар төслөө явуулъя гэдэг гадаад дотоод уулзалтууд хийгдэж явж байна. За юу гэвэл энэ 7 сарда багтаж оруулахар төлөвлөж чинь тойрог замынхаа. Өөрөөр хэлбэл бид нар 85% санхүүж. Туул бол хот өөрөө дагаа авчиж байгаа. Тойрог зам дээр бол 15% дээр нь бид их усрээ шийдээд 85% дээр нь 10-аас дээш жилийн хугацаатай эксимийн одоо зээл засгийн газрын баталгаа шаардлагатай байгаа. Одоо баталгааны дүн энэ 7 хоногт бараг эцэлэгдэх байх нэг ойролцоогоор 500 орчим сая долларын баталгаа гарах бах. За энэ 3 одоо багцаас бүрдүүлэхээр төлөвлөд явж байна. Тэгэхээр энэ тойрог замын өөрийнх нь ач холбогдол туул тойрог замаар нийлж орохороо симуляцаар бараг 50% төвжирлийг бууруулна, нөлөөллийг бууруулна гэсэн ийм агуулгатай байгаа. За мэдээж хэрэг иргэн төлөлтөө бол энэ 10 хэдэн жилийн хугацаанд замын сангийнхаа хор хамжаар иргэн төлөх боломжтой гэдэг ийм тооцоо судалгаа гаргасан явж байгаа. За Тарамбайн дээр бол бид нар сая ерөнхийлөгчийг айлчлахад Чехийн холбогдох албаны хүмүүстэй манай MOU зурсан байгаа. Одоо бид тэзүүгээр дууссан учраас MOU-гийн дараагийн шат руу явъя гэж байгаа. Тэгэхээр болж өгдөг бол бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр явуулах төслүүд явуулах. Жишээлбэл 7 сард ТЭЦ 5-ын тендер нэгдэнэ. ТЭЦ 5 бол одоо ерөөсөө бидний амин чухал дулааны болон цахилгаан хангамжийн найдвартай их үүсвэрийг шийдэх хамгийн том төсөл төр хувийн хвшлийн түншлэлээр явахаар тендерийг зарласан явж байгаа. Одоогоор нэг 4 аж ахуйн нэгж байгууллага материалууд авсан. Сая хагас сайны бүтэн сайны өдрүүдэд бид нар нөгөө барилга баригдах талбай дээр очиж геологийн дүгнэлт тодорхойлолтуудаа айлын талд хөрсний шинжилгээнийхээ дүнг нөгөө сонирхолтой зүйлүүд танилцуулсан байна. Энэ үйлдвэрийг тоолохгүй яаж үйлчлэх вэ? Нөгөө гэр оролцоо хариуцлага болох асуудал. Эрчим хүчний яам дээр хариуцлага бүлэг гэдэг юм одоо уулзаж очсон байхгүй нэг. Тэр нь одоо энэ станцийнхан болгоом гэхдээ нийслэлийн шахалт үзүүлж яж байна. Одоо ирэх үйл яах вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр чат энэ дээр юу яаж ажиллаж байгаа юм бэ? Бид нар харин өстой нөгөө бурхны авралаар өнгөрсөн жил хотны хэдэн төгрөг босгоод эрчим хүчний салбар төрөнг оруулалт хийсэн шүү дээ. Тэрний хүчинд энэ жилийн 12 сарын 5 гэхэд нийт эрчим хүчний суурилгацсан хүчин чадал 350 мегаватт болж ингээд өргөсөж байгаа. Тэгээ би сая энэ амралтын өдрүүдэд бөөрөлжүүд төр очиж ажилласан. Бөөрөлжүүд графикаар орно гэдэг итгэлтэй бол одоогор нэг хэд хоногийн урд явж ил. Янз бүрийн осол хэмжил гарчихгүй бол бид нар энэ өвөл эрчим хүч тал дээр дутагдaltaгүй орчин. Дулаан хамгийн хүнд байгаа. Эрчим хүчний яамны сайд болон бусад албаны хүмүүстэй уулзахад бол дулаан дээр эхний ээлжинд саяны шатсан 9 төр турбины 100хан бүтэн шатаагүй байгаа учраас 100хан дээр нь одоо технологийн гормын хувьд өөрчлөлт оруулад шууд халуун усаа эргүүлэх технологиор явъя. Энэ өвлийг тэгж авъя. Тэгээ араас нь нөгөө турбин генератораа захиалаа тендерийнхээ дагуу явъя гэдэг ийм байдлаар тэр нэг 500 тонн халуун усыг эргэлдүүлчихье гэдэг ийм байдалтай яриад явж байна.
Чимэглэл үгийн асуудал тань шүүхийн маргаа ер нь яг ямар шиг явсан болоо. одоо айл нь ороод дуусч ирээд байдаг. Сухаар бол шүүхээс ямар нэгэн байдлаар хязгаарлалт ийм зохицуулсан шийдвэр ирээгүй учраас ингээд тог цэлхаанаар нь хангаа явж байгаа гэдэг ийм зүйл яриад байдаг. Гэтэл одоо энэ ч одоо баг ашиглалтанд ороод дууслаа. Ингээд хүчээр паркинг газар руу ороод ингээд шөнийн цагаар ороод чуран хортолтой ажиллаа ингээд дур цаа. Ягаад цэлхааны хаачч болтгоо байна. Тэгэхээр нүдэн дээр босчлаа тийм. Шүүхийн маргаа ер нь яг ямар шиг юм. Нэгдүгээр нийслэлийн засаг даргын уг тэр уртлын 2 блокийг буулгах захирамж хэвээр хүчинтэй байгаа. Захиргааны иргэн шүүхээс төдөлзүүлсэн шийдвэр ирсэн. Тэгээ шүүхийг шүүхээс асуух хэрэгтэй. Хот дээр дулааны цахилгааны нэг зөвшөөрлийн тогтолцоо байдгүй. Бүгд эрчим хүчний яам дээр байдаг. Тийм учраас эрчим хүчний яамнаас энэ асуудлыг тогтоох. Шүүхийн яам бол шүүхийн шийдвэрээр харин тэрийг гэрчлэгээ гаргахгүй гэж өмнө авилга хороол дээр одоо баригдаад айл орчлоо тэр бумаар байр авлаа гэж тооцсон юм. Тэр манай нэг 2 блок төр бол гэрчлэгээ гарахгүй шүү дээ. Тэр чинь маргаантай юм чинь. Тэр хойдлын блок нь бид нар мэдэхгүй шүү дээ. Иргэдэд тэгэхээр хандаж юу гэж хэлэх юм те. энэ ингээд дур цагаараа ямар нэгэн зөвшөөрлгүйгээр шинэ ингээ очиод холбогдож байгаа асуудал байж болох юм. Цагдаагийн байгууллага төр шалгаж байгаа. Тэгэхээр би чинь хотын дарга штэ. Таад ингээд эрчим хүчний яамны бус салбарын яамны юм надаас асуумааргүй байгаа байхгүй. Тэрийг би сайлгын өмнөөс би зөвшөөрөл өгөхгүй. Би комс одоо эрчим хүчтэй холбоотой дүгнэлт гаргахгүй шүү дээ. Дулааны сүлжээнд холбогдоогүй гэр ороолын айлууд энэ үйл бас дахиад нөгөө сайжруулсан төлшөө төлөх үү гэдэг асууж байгаа юм л да. Сэлэд бид түүн тендерт Монголын барилгын компаниуд өрсөлдөх боломжийг олгооч хаваагаач гэдэг тийм ярил. Энэ тал та ямар байр суурь таа тийм боломж байгаа юу? За ер нь намайг ирэхээс өмнө ямар ч юм том төсөл байгаагүй шүү дээ. Би өөрөө газрын чөлөөлөөс өөрөө тэзүүг нь хийлгэсэн. Бид нар хуулийг батлуулсан. Айлуудаа чөлөөс Европын зах зээл дээр очиж бонд гаргаж тэзүүгөө танилцуулж бонд гаргасан шүү дээ. Тэзүүн дээр чинь тэдэн блоктой байна. Тийм өөр өшгийн тооцоотой байна. Тэдээр нь одоо блоклж худалдаа ажиллагаа хийнэ гэдэг тэзүү танилцуулаад тэр тэзүүний үр дүнд нөгөө одоо бонд санхүүжүүлэгчид шийдвэр гаргасан шүү дээ. Тэгээ сая би барилгачдын холбооныхны намайг өрсөлдөөнийг хязгаарласан байна уу? Гомдлоо гаргаа гэдэг монополийн газарт гомдол гаргуулсан. Монополийн газар тэзүү худалдаа ажиллагаа нийцж байна. Ямар нэгэн одоо юу гаргаагүй байна. гэдэг дүгнэлт өчтөр гаргасан. Хуваагаад басгаад Монгол барилгын компанид оруулах болох. Гэхдээ би чамд дахиад хэлээ та ямар юм ойлгодог. Бид нар хүнээс мөнгө авахын тулд тэзүү танилцуулж байгаа шүү дээ. Тэзүүн дээрээ блокийн худалдаа ажиллагааны багц бүх юма танилцуулж иж ихтгэл үнэмшил төрүүлж иж гаднаас мөнгө авчирсан байхгүй. Би тэрнээс одоо ингээд бүх юм өөрөөр шийдэт байгаа юм байхгүй. Энд чинь Европын зах зээл дээрээс хөрөнгөний зах зээл дээрээс мөнгө осохдоо бид нар тодорхой юм техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж иж хөрөнгө оруулагч өөрийнх нь оруулж байгаа хөрөнгө оруулалт үндэслэлтэй юу юу ихтгэл төрж гин үгүй юу гэдгийг л үзэж иж бид нар мөнгөө шийдэж Хан гардын шинжилэл Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгаалын газрын шинжилэл дээр одоо 40-50 гаруй тэрбум төгрөг тавигдсан мэлээ л дээ. Тухайлбал энэ зардлууд гих мэт зардлыг нийслэлийн төсвөөс ханах боломжтой юу? Төвчиж болох зардлууд юу нь харагдаж тэрийг бол одоо бид өөрсдөө шийдэн штэ. Таны хэлснээр бид нар шууд ингээл өөрийнхөө аль зардлыг ханах уу? Бидний чинь асуудлуудаа хэрмэлцэн явж байгаа штэ. Төрөө өнтер дулаантай холбоотой аюул чухал асуулт. Бид нар өвөл болно. Дахиад утаа. Тэгээ бид нар би одоо та дахиад хэлчихье. Энэ жил бид нар юу төлөхгүй. Нөгөө сайжруулсан төлс төлөхгүй. Энийг бид нар хагас кокс төлнэ. Өөрөөр хэлбэл хүний амнаас эрүүл мэнд чухал уу, тэ? Технологийн шинэ юм руу шилжих чухал үүдээ. шийдэж амж болно. За бид нар эхний ээлжинд бид нар энэ жил шууд худалдаа авалт хийх. За үлдчихэж байгаа айлууд дээр дулаалыг хэр одоо тодтгол дээр бидний өнгөрсөн жилийн босох ёстой бондын 200 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил улсын төсөв батлахтаа хаацсан. Одоо тэгэхээр бид нар тодорхой хэмжээнд манай бондын иргэн төлөлтөд яг хэвийн үргэлжилж байгаа. Бид нар 2027 он гэхэд гадаад дотоод бүх бондод төлөөд дуусгаар ямар нэгэн хүндрэлгүй явж байгаа. Тэгэхээр одоо бид нар дутуу 200 тэрбум төгрөгөө авч иж энэ айл өрхүүдийг дулаалах, хийм болон цахилгаан халаагуур шилжих юм хийх гээл явж байна. Тэгээд яг үүнд бүгд адилхан одоо юутай байгаас энэ улс төр докторгүй байгаас шалтгаалаад бүх ажлууд яг энэ докторгүй байдалтай холбоотой ингээл хойшиж Хагас коксын төлж төлөхөөр одоо фишингийн солих уу? солихгүй.
Тэгшэр тэмцээн эхлэхгүй газ дээр айлуудын өрхөдөд хичнээн хамгийн сүүлийн загвар симплууд ирсэн. Айлууд дээр туршиж байна. Тэгээ энд аюул олон юм байт юм. Энэ Оросын стандартаас барууны стандарт руу шилжиж бид нар тэрийг нийт хэрэглээ болгоход би барилга хотын байгуулалтын яамнаар эрдэмтдийн зөвлөлийн хордуулсан. Одоо тэндээс нөгөө зөндөө ажлууд байна. Та хэд ингээд ямар нэгэн системгүй тал талаас суудаг бидний ажил системтэй явж байгаа шүү дээ. Түлшний өртгөө ер нь гаргасан аюул том үйлдвэр ашиглалтанд ороод нийслэлд шийдвэрлсэн шүү дээ. Тэр бумаар баг босгосон баг зүүн бүс баруун бүс гэсэн тийм. Энийг нөгөө хогсондоо ашиглаад явах юм уу баахан үйлдвэр барьчаад ашиггүй үр зардалгүй үйлдвэрлэлээрээ болоод өгчихгүй зү. Бүр эрт баригдсан шүү дээ. 2019 манайх руу шилжүүлсэн нэртэй менежментэнд ирсэн. Бид нар одоо сүүлийн 40 мянган тонн мийдлэнгээ үйлдвэрлээд дуусч байна. Нөгөө талбай үлдэгдлээ. Энээс хойш дахиж мийдлэнг суурьтай төр шихгүй нөгөө 800-аас дээш хэмд жигэнсэн давирхаагийн бусад угаарыг хийгийн одоо шүүж устгасан ийм хагас коксын бэлэн төлшийг хөдөлтөж авч хэрэглээнд түлшний өртгөн нь ерөнхийдөө байх юм бол ер нь эрэгтэй тэдэнд хөргөр. Бодит үйлдвэрлэлийн одоо бидний гаргаж байгаа зардлаас 300 тэрбум төгрөг хэмнэ. Тэгнь бидний одоо нийт хэрвээ бид нар авахгүйгээр өөрсдөө үйлдвэрлэвэл ирж байгаа мийдлэнгийн өөрийнх нь зах зээлийн өртөг хийж байгаа өртөг хоёроос даруй 300 тэрбум төгрөг хэмнэ. Хуучин боржууруудыг аж ахуйн нэгжүүдэд боломжийн үнээр зарна гэдэг өнгөрсөн жил та хэлжсэн шүү дээ. Маш их хэмжээний боржуурыг овоолцсон байгаа. Аймагуд захиалга өгөөд авч байгаа. Мөнгө олж байгаа гэсэн үг үү? Тэр чинь одоо агталч юм чи аймагуд чинь алаг автан тэр боржуурыг чинь боломжтой ашиглах боломжтой хэсгийг ашиглаж байгаа л гэсэн. Одоо сольж байгааг нь болохоор гэр хороол руу явуулна гэсэн. Энэ нь өөрөө хэр зөв үнэтэй. Юг. Одоо энэ та нар аймаг мэдээлэл